дэлхийн худалдаа ба нэмэн үрдэхийн сүлжээг дахин тохируулах нь худалдааны цочрол, худалдааны тасалдал, худалдааны урсгалыг өөр чиглэл рүү хазайлгах асуудал хэмээх ийм хэсэг байж байгаа. За тэгэхээр энэ хурлын нэгдүгээр хэсгийг чиглүүлэгч Тигран Погосян, Олон улсын валютын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч таныг урьж байгаа. Welcome to our session on reconfiguration of global trade and value chains, trade shocks, trade disruptions, and trade diversion. I am Tigran Pogosyan, the IMF resident representative for Mongolia. За ингээд хурлын нэгдүгээр хэсэгт үндсэн гол илтгэгчид байгаа. Үүнд бол Андре Радулеску байгаа. Дэлхийн эдийн засгийн хүрээлэнгийн ахлах судлаач. За мөн Жон Вукан, Азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа интеграцийн хэлтсийн захирал. За мөн Прачи Мишра, Ашоко их сургуулийн эдийн засгийн тэнхимийн профессор. Okay, so as you know, and the governor also mentioned in his introductory speech, global trade is undergoing a fundamental transformation. Trade shocks from geopolitical tensions to pandemics, protectionism and conflict have upended long-standing assumptions about efficiency, openness and the structure of global value chains. Firms are recalibrating their sourcing strategies. Governments are recalibrating their alliances, and supply chains are being reoriented in real time. Nowhere is this shift more visible than in Asia. The region stands at the epicenter of this reconfiguration. On the one hand, economies like Vietnam, Indonesia, and India have emerged as beneficiaries of trade diversion, attracting investment and new. On the other, За эртээр үеэс дэлхийн үйлдвэр нэгдэж байсан Аз ТV-ийн өөрчлөлтийн голомтод оршиж, урд өмнө хязгаарч байгаагүй эрсдэл болон шинээр гарч иж байгаа боломжтой тулгарч байна. Үйлдвэрлэлийн сүлжээнүүд өөрчлөн зохион байгуулагдаж үндэстэн дамнасан компаниуд түүхийд материалаа татан авах стратеги дахин тохируулснаар Вьетнам, Индонез, Энэтхэг зэрэг Азийн зарим орнууд худалдааны урсгалыг өөр чиглэл рүү хазайлгасан арга хэмжээнээс ашиг хүртэж байна. Хятадд төвлөрсөн нийлүүлэлтийн гинжин сүлжээнд илүү гүнзгий нэвтэрсэн бусад орнууд нь өсний эмгэгдэж байгаа дарамттай тулгарч байна. Тус бүс нутаг бүхэлдээ дэлхийн хэмжээнд гарсан хуваагдлын дүнд өрсөлдөх чадвараа хэрхэн хадгалах, хэрхэн хөрөнгө оруулалт татах, төсвөрлөх чадварыг хэрхэн бий болгох талаар тэмцэж байна. Худалдааны энэ хэсэгт Аз ТV-д үзүүлж болох худалдааны цочрлын нөлөөг судалж, тус бүс нутагт хэрхэн хариу арга хэмжээ авах ёстойг судлах болно. Боловсруулагчид бүс нутгийн ижбүрэн эдийн засгийн түншлэл эсвэл номхон талаад намсан ижбүрэн дэвшилтэд түншлийн хэлэлцээр зэрэг хэлэлцээрийн талбаруудаар дамжуулан бүс нутгийн эдийн засгийн интеграцчлалыг үргэлжлүүлэн хийсээр байх ёстой юу? Бүс нутгийн санхүүгийн аюулгүй байдлын сүлжээг сайжруулахын тулд Азийн валютын санг байгуулах тухай олон жил яригдж байсан санааг сэргээх цаг нь болсон уу? Уялдуулан зохицуулсан аж үйлдвэрийн бодлого хамтын дэд бүтэц нийтлэг стандарт нь улам бүр анд сав гарч байгаа. Дэлхийн эдийн засаг Азийг нэгдмэл эрш хүчтэй хэвээр хадгалж үлдэхийн тулд ямар үүрэг гүйцэтгэж чадах вэ? Компани аж ахуйн нэгжүүд нийлүүлэлтийн гинжин сүлжээг үр ашигт байдлаас илүүтэйгээр төсвөрлөх чадвартай байлгахын тулд дахин тохиргоо хийж байгаа үед бага орлоготой буюу экспортоос хамааралтай Азийн бүсийн орнуудын хувьд хоцорж үлдэх ямар эрсдлүүд байна вэ гэсэн асуудлын хүрээнд бол авч хэлцэх юм байна. За эхний үндсэн илтгэгч бол оролцож байгаа панелистууд маань бол Андре Радулеску гэж хүн байгаа. Дэлхийн эдийн засгийн хүрээлэнгийн ахлах судлаач юм байгаа. Мөн манай бас нэг панелистийн гишүүн бол Жон Вукан байгаа. Азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа интеграцийн хэлтсийн захирал юм байгаа. За мөн Прачи Мишра энэ бол Ашоко их сургуулийн эдийн засгийн тэнхимийн профессор байгаа. За мөн бас Нинжбатын Уганбаатар оролцож байгаа. Монгол банкны хяналтын зөвлөлийн дарга юм байна. За мөн манай дараагийн панелист бол Жан Личин. За энэ бол санхүү эдийн засгийн төвийн сургуулийн эдийн засгийн тэнхимийн профессор юм байна. За түүний гол ажил бол капитал хөрөнгийн урсгал, санхүүгийн зах зээлийн либералчлал, мөн хэдийн эдийн засгийн талаар хийсэн судалгаанууд байдаг.
За тэрээр бол Дэлхийн банк, Петерсоны их сургууль, Колумбия их сургууль зэрэгт бол холбогдолтой ажиллаж байсан. За мөн засгийн газрын төрийн байгууллагууд холбогдох байгууллагууд PwC одоо хэдтийн энэ байгууллагуудаас өмнө нь ажиллаж байсан. За мөн Андре Радилеску гэж бас түрүүн танилцуулсан Дэлхийн эдийн засгийн хүрээлэнгийн ахлах судлаач юм байна. За тэрээр бол Портогийн их сургуульд бол одоо мастрын зэрэгтэй Бухарестийн их сургуульд эдийн засгийн судалгааны чиглэлээр ажиллаж байсан. Романийн академид бол постдокторийн чиглэлээр бас ажиллаж байсан. За макро эдийн засгийн одоо тамглал судалгааны чиглэлээр ажиллаж, за Романигийн хамгийн том банкудад бол бас ажиллаж байсан. За Европ болон Төв зүүн Европод бас ажиллаж байсан туршлагатай. За тэрээр олон улсын хурал семинаруудад олон удаа бас оролцож байсан нэр хүндтэй юм буюу. За мөн Нинжутын Уганбаатар Монгол банкны хяналтын зөвлөлийн дарга байгаа. За Монголын одоо төсвийн доктортой байдлын одоо зөвлөлд бас орж иж байгаа. За Монгол банкны хяналтын зөвлөлд бол энэ жилээс орж ажиллаж эхэлж байгаа. За мөн тэрээр Монгол Улсын их сургуулийн одоо эдийн засгийн одоо талбарт ажиллаж байгаа. Стокгольмын эдийн засгийн чиглэлээр бас ажиллаж байсан. Математикийн одоо эдийн засгийн чиглэлийн мэргэжилтэн, эдийн засгийн бодлогын чиглэлээр бас ажиллаж байсан туршлагатай. За тэгэхээр ийхүү одоо 5 одоо нэр хүндтэй нээлтгэгчид оролцож байгаа. Тэгэхээр үүнийг хурлын энэ хэсгийг одоо Жон Вуканаар дамжуулан эхлүүлэхийг хүсэж байна. За тэгэхээр Аз нухан дулаан бүс нутагт ялангуяа дэлхийн түвшинд гарч байгаа эдгээр одоо зарим хямрал зөрчлүүд бол энэ бүс нутагт одоо хэрхэн одоо тусч байна. Ялангуяа худалдааны тасалдал одоо нийлүүлэлтийн салбарын цочролтой холбогдлолтой ямар үр дагавар гарч байна гэдгийг бол танилцуулна уу. За сайн байцгаана уу. За манай хэсэг бол худалдаа, гадаадын шууд хөрөнгө оруулалт, Аз нухан дулаан бүс нутаг дахь динамик хөдөлгөөн, за мөн ялангуяа тарифын энэ бүс нутгаас гадна хэрэгжүүлж байгаа тарифын одоо бодлоготой холбогдолтой бас үүсэж байгаа нөхцөл байдлыг бол дүншинжилж ажиллаж байгаа. За тэгэхээр дэлхийн түвшинд одоо энэ хэрэгжүүлж байгаа энэ тарифын шинэ бодлого бол 4-р сараас бол хэрэгжиж эхэлсэн. За бүх салбаруудад 10% тариф, за гам болон төмрийн салбарт бол 20%, за автомашин гэх мэт бусад зарим бараа бүтээгдэхүүний талбарт бол бүр илүү огцон одоо энэ тарифын бодлогыг бол Америкийн нэгдсэн улсын одоо шинээр байгуулагдсан засгийн газар бол ногдуулж эхэлсэн. За өнгөрсөн 90 хоногийн хугацаанд бас энэ үйл ажиллагаа өрнөж байна. За Америкийн нэгдсэн улс болон бусад улсуудаас бас ногдож байгаа энэ тарифын үйл ажиллагааг аваад үзэхэд дэлхийн нэмэн үрдэхийн одоо сүлжээний орчин одоо хэрхэн одоо энэ нөлөөнд өртөж байна гэдгийг бол Монгол банкны ерөнхийлөгч бас илтгэлдээ бас дурдсан. Америкийн нэгдсэн улсад ногдож байгаа тариф нь за жишээлбэл энэ тариф болыг бол 4 сараас бол нэвтрүүлсэн. Камбожид 49%, за мөн Вьетнамд, мөн Таиландд 36%, за Японд, Солонгос гэх мэт бол нэлээд өндөр хувь хэмжээтэй бол тарифыг одоо ногдуулж ирсэн. За манай GDP-ийн одоо дүн шинжилгээгээр авч үзэх юм бол хэрвээ Америкийн нэгдсэн улс энэ бодлогынхаа байр суурийг одоо үргэлжлүүлсээр байх юм бол жишээлх юм бол Камбожид 49% тариф ногдуулсан хэвээр байх юм бол Камбожид бол маш их сөрөг нөлөө үзүүлэх бөгөөд за тэр улсаас гадна Вьетнам зэрэг бусад улс орнууд бол reciprocal буюу харилцсан ижил байх энэ бол тарифыг бас ногдуулах магадлалтай. За мөн Америкийн нэгдсэн улс, Хятад, Солонгос, Тайпей, Сингапур зэрэг улс орнуудын хувьд бол
энэ харилцан үйлчилж байгаа энэ тарифын үр нөлөө нэлээд ноцтой байх болно. Тэгэхээр тухайн бүс нутагт нэмэн үртгийн одоо орчинг аваад сүлжээний орчинг аваад үзэх юм бол за Монгол гэх зэрэг улс орнууд жишээлбэл зарим бусад улс орнуудтай адилхан бүгд хятад ард улсын одоо нэмэн үртгийн сүлжээ нэлийн гүн гүнзгий бол уялд нь нэвтэрсэн байдаг. За ASEAN-ы бусад бүс нутгийн улс орнууд ч байна. За тэгэхээр том мэдээлэл өгөгдлийг одоо дүн шинжилж за энэ тарифын шууд үзүүлэх нөлөө юу байна гэдгийг шинжилж үзэх хэрэгтэй. За харилцан үйлчлэх бол өндөр тарим Монгол, Лаос, Даруйслан гэх мэт энэ улс орнууд бол хятад болон ASEAN-ы бусад улс орнуудын нэмэн үртгийн сүлжээнд гүнзгий уялдаж ажилладаг эдгээр улс орны хувьд бол нэлийн гүн гүнзгий нөлөө үзүүлэхээр байгаа юм да. Жишээлх юм бол Австрали гэж байлаа гэхэд 10% тариф байгаа. За бид одоо үүнээс үүдэх шууд бус үр дагаврыг аваад үзэх юм бол Австралийн бусад худалдааны түнш улс орнууд одоо энэ 10% одоо тарифаас илүү өндөр хэмжээтэй байж болох reciprocal буюу харилцан үйлчлэх тариф ногдуулж болох магадaltaй. Тийм учраас худалдааны одоо шууд бод уялдаа холбооны нөхцөлийг авч үзэх хэрэгтэй. Жишээлх юм бол Монгол улсыг аваад үзэх юм бол за Америкийн нэгдсэн улсаас ногдуулж байгаа тарифын үр нөлөө хувьд бол шууд бус замаар одоо хятадын нэмэн үртгийн сүлжээнд гүн уялдсан гэдэг утгаараа бас нөлөөнд өртөж болох юм. За Америкийн нэгдсэн улс болон бусад улс орнуудын одоо хоорондын худалдааны уялдаа холбоо бол Монгол улс болон энэ бүс нутгийн бусад улс орнуудад ч гэсэн чухал одоо нөлөө үзүүлнэ. Америкийн нэгдсэн улстай одоо ямар төрлийн одоо худалдааны одоо хэлцээрийг одоо байгуулж ажиллах юм бэ гэдэг нь маш чухал. За мөн худалдааны шууд бус уялдаа холбоо ч гэсэн үүнд одоо бас нэг нөхцөл болж ирж байгаа. Тэгэхээр энэ бүс нутгийн эдийн засгийн төлөв байдалд эдгээр одоо нөхцөл байдлуудад шууд болон шууд бусаар нөлөө үзүүлэхээр байгаа юм. За маш их баярлалаа. За шууд бус уялдаа холбоо гэдэг нь бас маш чухал юм байна. За яг том мэдээлэл өглөө шууд одоо ил харагдах хүч ирсэн бас ийм нөхцөл байна. За Монгол улс бол шууд бус уялдаа холбооны улмаас нөлөөнд өртөх бас магадaltaй. Монгол улс бол Америкийн нэгдсэн улстай шууд худалдаа бол хийх нь бага боловч хятад улстай бол нэлээд өргөн хүрээнд худалдааны одоо гүн уялдаа холбоотой байдаг. За дараагийн хэлэлцүүлэг бол ноён одоо Нинжбатын Ууганбаатарыг урьж байгаа. За Монгол улсыг бас төлөөлөн өнөөдөр энэхүү олон улсын хурал семинарыг хөрөндөө зохион байгуулж байгаа энэ улс орны хувьд бас та бас Монголын хувьд бас энэ эдийн засгийн урсгалд энэ ямар нөлөө үзүүлэхээр байна гэдэг талаар бас хэлж өгнө үү? За баярлалаа Тигран. Тэгэхээр бүгдээр нь өглөөний мэнд хүргэе. За яг одоогоор энэ нөлөө бол аваад үзэх юм бол том мэдээлэл өгөгдлөөс одоо их тодорхой болж байгаа. Эдийн засгийн статистик мэдээлэл байгаа. За одоо энэ нь бол маш тодорхой их ил илэрхий болж эхэлж байна. Ялангуяа улс төрийн талбарт жишээлх юм бол өнгөрсөн сард бол улсын хуралд бол худалдаа болон төсвийн одоо төвшөнд гарчуулах энэ хомслын талаар бас авч үзэж байгаа юм. За where the government is going to cut some of the planned spendings because the таналт хийж зарцуулалтаас бол зарим таналт хийхээр болж байна. За орлого бол баг 10%-аар буурна гэсэн юм хүлээлт байгаа. Тэгэхээр бид бол энэ хүрээнд тодорхой шинж тэмдэг мэдрэгдэж эхлээд байна. За Монголын хувьд бол энэ бол маш энгийн байж боловч бүтэц тогтолцооны хувьд бол нарийн төвөгтэй байдлыг үүсгэж байгаа. За магадгүй даван тулах цэцэрлэг чадварын хувьд бол нэлээд сул байх магадaltaй.
Ягаад вэ гэхээр бид нар бол түүхий бараа материалын экспортоос нэлээд хамаарал. Ялангуяа үүн дотроо 1-2 бүтээгдэхүүний экспортоос хамааралтай байдаг. За өнгөрсөн хугацаанд одоо Трамп ерөнхийлөгчийн зүгээс одоо ногдуулсан одоо 10-аас одоо 20% одоо тарифууд байгаа. За бүгд хятадд улсад бас ногдуулсан тарифын хэмжээ байгаа. Тэгэхээр өнөөгийн одоо түүний бодлого бол сүүлийн 2 жил баримталж ирсэн одоо тарифын бодлогын үргэлжлэл гэж хийж болно. За цаг хугацаатай холбогдлолтой тоо мэдээлэлээс харах юм бол Америк нэгдсэн улсын тарифын бодлого бол Монгол улсад нөлөөлөхдөө бараа материалын түүгээр бараа материалын бол үнд нөлөөлж байгаа. Хэрвээ бараа материалын үн бол буурсан тохиолдолд за Монгол улсын экспорт болон гадаад валютын нөөцөд бол дарамт үзүүлэх юм. За энэ бол төв банкд бол нэлээд дарамт болж ирэхээс гадна нөгөө талаас төсвийн хүрээнд нэлээд дарамт болж ирэх юм байна. Тэгэхээр ийм түүхэн одоо зарим мэдээлэл бас давтагдах магадaltaй. Өнгөрсөн сүүлийн хэдэн жилийн хугацаанд Монгол улс нэлээд амбицтай байсан. Ялангуяа ковидын цар тахлыг нэлээд амбицтай үйл ажиллагаанд хэрэгжүүлсэн. За мөн бараа түүхий материалын үнийн дүнд бас нөлөөлж байсан. За мөн ковид цар тахлын үед бол за олон жилийн хугацаанд худалдааны талбарт одоо бид нүрэлж ирсэн зарим сорилтуудыг ил болгож өгсөн. За тэгэхээр засгийн газрын зүгээс логистиктэй холбогдлолтой зарим талбарт бол зарим арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Зөвхөн одоо бараа түүхий эдээс гадна бол за уулуурхайн салбар дах зарим одоо нөгөөдмөл одоо энэ эдийн засгийг одоо ил болгохыг зорж байгаа. За тодорхой хугацаанд бол зарим арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж бол чадсан зүйл бас бий. Гэхдээ улс төрчдийн хувьд бол нэлээд одоо төвчээргүй байгаа байдал бас харагдаж байгаа. Эдийн засгийн онлын үүднээс авч үзэх юм бол зарим тохиолдолд бид нэр одоо загвар боловсруулах, бодлого боловсруулахад нэлээд чухал хүчин зүйл байдаг боловч үүнийг бол үл томсор улс төрчдөд үл томсорлсон ийм тохиолдлууд бас байсан. Тэд бол хамгийн аль болох хурдан замаар томоохон төслүүдийг хэрэгжүүлэхийг одоо зорж байсантай холбогдлолтой бас ийм асуудлууд үүсч байсан гэдгийг бид нар бас харгалзан үзэх хэрэгтэй. За макро эдийн засгийн одоо зан төлөвийн одоо ийм шин чанарыг гэдэг талаас нь бас авч үзэж болох юм. За нэгэсэндээ тэд бол нэлээд одоо төвчээргүй байгаа зүйл бас бий. За хоёрдугаарт бол бодлого боловсруулах шийдвэр гаргаж байгаа тал дээр нэлээд асуудалтай харагдаад байгаа зүйл нь юу вэ гэхээр за бидний хувьд одоо за их сургуулийн боловсруулалтын одоо хүрээнд одоо заадаг одоо гол зарчмуудаас одоо нэлээд сайн суралцах ёстой байсан зүйлүүд бас байгаад байгаа юм. За ялангуяа улс төрийн талбарт бол энэ зүйл ажиглагдаж байгаа. За мөн төсвийн тогтвортой байдлын зөвлөлд бас би ингээд одоо ороод ажиллаж байна. За тэгэхээр иймэрхүү одоо асуудлууд бол одоо банк одоо буулт хийсэн юм сонголтууд бол банк байгаад байгаа. Бодлого боловсруулалттай одоо үүнд үүсэж байгаа зарим хоригдмол байдал бас байдлаар илэрч байгаа юм. За энэ нь бол Монголын улс төрийн талбарт ч гэсэн бас ажиглагдаж байгаа зүйл бий. За магадгүй 3 дахь бас нэг тодорхой болж байгаа зүйл юу вэ гэхээр за аж үйлдвэрийн талбарын одоо бодлого байгаа юм. За ядчил улс төрийн талбарт бол энэ асуудал өргөж одоо авч үзэж байсан боловч эдийн засагч нарын хувьд эдийн засгийн талбарт бол бүрэн хэмжээнд үүнийг нэвтрүүлж чадаагүй зөвхөн худалдааны бодлогын хүрээнд л авч үзэж байсан баг. Тэгэхээр бодлого боловсруулж байгаа тоо мэдээлэл өгүүлбэрийг харах юм бол энэ хоёр бол одоо ийм тусгал ийм дүрслэл гэж харагдаж байгаа. Ялангуяа 80-аад он за 2000-аад оны үед за сүүлийн 20 жилийн хугацаанд неолиберал бодлогыг хэрэгжүүлж ирсэн бол
За энэ худалдааны бодлого бол нөгөө талаас аж үйлдвэрийн хөгжлийн бодлого бол нэг ч чухал биш, дандаа арын одоо тавцанд авч үзэж ирсэн байгаа. Тэгэхээр аж үйлдвэрийн талын бодлого бол одоо авч хэрэгжүүлж байгаа үндсэн гол бодлогын арга хэмжээний дандаа цаана нь ард нь одоо үлдэж байсан ийм дүр зурагтай байж ирсэн болов. За одоо бол бидний харж байгаагаар аж үйлдвэрийн бодлогыг одоо гол бодлогын одоо арга хэрэгсэл болгож зөвхөн худалдааны бодлогоос одоо илүү ач холбогдол өгч энэ тэргүүн гаргаж тавьж ирж байна. За мөн дэлхийд даяар за энэ чиглэлийн бол зарим одоо тодорхой мэдээллүүдийг зарлаж байна л та. За иймэрхүү асуудлууд одоо бидэнд тулгамдж байна. За энэ бол одоо бид нар юу хийх ёстой юм бэ гэдэг асуудал руу бас хүргэж байгаа. За зөвхөн одоо худалдааны бодлогод одоо төвлөрч байсан гол бодлогын арга хэрэгсэл болгож байсан бол одоо бүгдээр аж үйлдвэрийн салбарыг одоо илүү бодлогын гол арга хэмжээ болгож одоо шинэ стандартын хүрээнд үүсэж байгаа шинэ бодит байдалтай уялдуулан илүү ач холбогдол өгч ажиллах хэрэгтэй болж байгаа юм. За мөн Монголын аваад үзэх юм бол бас нэлээд эмзэг эдийн засагтай улс гэдгийг авч үзэх хэрэгтэй болно. За өртөмн хараагүй эдийн засгийн одоо дэд бүтц одоо нэг их яриад байдаг өргөж одоо үл тоомсорлож ирсэн зарим зүйл бий. За зах зээл бол зарим хязгаарлалт бий. Нэлийн зах зээл бол өөрөө бүрэн утгаараа хэрэгжиж бол нэлээд цаг хугацаа бол шаарддаг. За хэрэгжүүлэх хөтөлбөрт одоо зоогдсон зарим одоо хэрэгжүүлэх зорилтууд байгаа. За нөгөө талаас одоо засгийн газар бол одоо гол үндсэн хэрэглэгч болчоод за Азийн бүсийн одоо зарим эдийн засагчид бол мэдээ урт хугацаанд бол энэ бодлогыг бол шүүмжилж ирсэн. Нэгэсэндээ Монгол Улсын засгийн газар бол хэрэглэгч болчихсон. За хэрэглэгч мөртлөө бас үйлдвэрлэгч мөн бас зах зээлийг одоо бүрдүүлэгч гэх мэт бүх зорилтуудыг бүгдийг нь одоо дан ганцаараа одоо хийхийг зорж байгаа. Ингээ бүгдийг засгийн газар бүгдийг нэг дор хэрэгжүүлэх гэж зорихоор нэг ёсондоо бол амжилтанд хүрдэггүй. За мэдээж хэрэг засгийн гулуур бол маш амбицтай боловч нөгөө талаас бол өөр нэг сайн хувилбар бол гарч ирэхгүй байгаа нь харагдаж байгаа. За энэ бол зөвхөн засгийн газар биш юм бол тэгвэл хүн хин одоо гол тоглогч байх юм бэ гэдэг асуудал бас тавигдаж байгаа. Үүнд хариулах хэрэгтэй болно. За мөн бидний харж байгаагаар дэлхийд дахинд мөн бас явж байгаа тодорхой бол хилцэгдэж байгаа асуудал бол энэ шок цочрлын улмаас бол даяарчлалын цар хэмжээ хувьдаж илүү бүс нутгийн шин чанартай болж ирж байгаа. Нөгөө талаараа бол чухал кластерууд бол бүрэн хоорондоо уялдаагүй байгаа. За нөгөө талаар энэтхэг улс бол энэ тарифын дайнаас нөхцөл орчинд бол зарим үр ашиг хүртэж байгаа дүр зураг харагдаж байна. Америкийн нэгдсэн улс, Их Британи бол эдгээр улсуудтай бас зарим худалдааны хилцээр байгуулж за нэгэсэндээ тэдгээр улс орны улс орнууд бол хятадд төлөвлөж байсан нэмүрдхийн сүлжээний зарим уялдаа холбоог бол чиглэлийн голдрлыг нь одоо өөрчлөн одоо бүгд найрамд хинтэг улс руу чиглүүлж байгаа тохиолдол байна. За тэгэхээр Мишрагийн илтгэлийг нь дэлгэцэн дээр гаргаад өгч болох уу? Is it okay? Thank you very much, Tigran. Thank you, Mark. Маш их баярлалаа. За Тигранд баярлалаа. Мөн Маркет маш их баярлалаа. Эрхэм танд Монгол Улсын төв банкны захирал та бүгдэд одоо урьж оролцуулж байгаад маш их баярлалаа. За миний хувьд бол маш юм сайхан одоо үйл явдал болж байна л да. За тэгээд 8 минутын хугацаанд бол
дэлхийн дахинд нөхцөл байдал ямар байгаа талаар бас танилцуулъя. За IMF болон бусад John Buchan болон энэ талаар зарим гол мэдээллүүдийг бол өглөө. За энэтхэгийн эдийн засгийн хувьд учирч байгаа сорилтууд байна. Үүнийг бол дэлхийн одоо үүсэж байгаа нөхцөл байдалтай уялдуулан бас тайлбарлах гэж байна. Dr. John Buchan already spoke about it. I'll be brief about that and dig deep into the Indian economy and the challenges which the Indian economy is facing in the current global context. This is, a chart from the IMF's World Economic Outlook. За энэ бол IMF-ийн дэлхийн төлөв байдлын бас талхаас авсан зарим мэдээллүүд байна. За эндээс нэг тодорхой харагдаж байгаа нэг зүйл юу вэ гэхээр бид бол дэлхийн одоо шинэ одоо худалдааны дэглэм гарч ирж байна. За ямар тарифууд энэ хүрээнд хэрэгжих магадaltaй байна гэдэг асуудал яригдж байна. За ялангуяа энэ зургаас харах юм бол за Трампын тариф бол 4 сарын 9-нд бол ялангуяа Хятадаас импортлож байгаа бараа бүтээгдэхүүнд за эхлээд 10%, тэгээ 20%, тэгээ 125% одоо хүрж байгаа юм л да. 115%-аар одоо тарифын хувь хэмжээ өсчөөд байна. Үүний улмаас бол ойлгомжгүй урьдчилан таамаглах аргагүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Тэгэхээр дүүн талын хүснэгтээс харах юм бол за дэлхийн эдийн засгийн бодлогын одоо урьдчилан таамаглах боломжгүй байдлыг илэрхийлсэн индекс байна. Энэ индексийг харах юм бол бид нар хэрхэн хариу үзүүлж ажиллаж болохоор байна. Санхүүгийн зах зээлийн хувьд за дэлхийн шинэ дэглэмийн хүрээнд одоо ямар нөхцөл байдал үүсэх гээд байна гэдгийг таамаглахыг зарж байна. За баруун талын хүснэгтээс харах юм бол ялангуяа аж үйлдвэрийн Америкийн улсын одоо аж үйлдвэрийн салбар ялангуяа PPP-ийн хувьд аваад үзэх юм бол бидний харж байгаа зарим энэ өөрчлөлтүүдийг бол нэлээд одоо тусгасан байдалтай харагдаж байгаа юм. Дэлхийн хэмжээнд бол маш өндөр түвшинд одоо ойлгомжгүй урьдчилан таамаглахад хэцүү нөхцөл байдал үүсэж байна. Компани аж ахуйн нэгжүүд бол бэлэн мөнгөнд бол ач холбогдол өгч байна. Хэрвээ компаниудтай хэрэглэгчтэй бүгд уулзаад яг цаад үзэх юм бол тэд нөхцөл байдал яаж өөрчлөгдөх талаар одоо маш бүрэн сайн ойлголтгүй байгаа нь харагдаж байгаа юм. За ялангуяа зарим улс орнууд ялангуяа бүгд найрамдах энэтхэг улсын хувьд бас нэлээд энэ сорилттой тулгарч байна л да. За энэтхэг улсын эдийн засгийн талаар танилцуулахад одоогоор бидний хувьд тулгамдаад байгаа сорилтууд юу вэ гэхээр мөчлөгийн талаас бүтцийн талаас нь бас үнийг илэрхийлэх хичээе. За мөчлөгийн хувьд бол нэлээд одоо хурд буурсан байдалтай харагдаж байгаа юм. За эндээс зүүн талын хүснэгтээс харах юм бол энэтхэг улсын энэ моментыг бол нэлээд хэмжихийг зорьсон үзүүлэлтүүд байна. Эндээс харах юм бол маш эрчтэй буурсан зарим үе шатанд бол бавзар нэмэгдсэн байгаа. Ялангуяа өнгөрсөн жилд бол энэ бууралт бол одоо энэ бодлогоос үүдэлтэй ягаад гэвэл төсвийн бодлого ялангуяа сүүлд үүссэн цар тахалтай холбогдлолтой бол өөрчлөгдсөн байгаа. Тэгээ үүний улмаас энэ момент бол буурж байгааг энэ график харуулж байна. За ялангуяа мөнгөний бодлогын хувьд энэтхэгийн банк бол бүрийн хувь хэмжээг 101-ээр бол өөрчилсөн. За маш их хэмжээний бодвол хүрэх чадрын хүрээнд арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. За өргөн хүрээнд мөчлөг дагсан ийм арга хэмжээ энэтхэгийн эдийн засагт нөлөөлж байна. За мөчлөгийн хурд одоо буурж байгаа нь маш их хэмжээнд явагдаж байгаа бүтцийн өөрчлөлтүүд өнгөрсөн одоо 20 жилд явагдсантай холбоотой. Тэгэхээр бүтцийн хэмжээний өөрчлөлтүүдийн хүрээнд бол
мөнгөний шин бодлогууд, за энэ хүний болоо шин шийдвэрүүд одоо авч хэрэгцсэн байгаа. Компани аж ахуйн нэгжүүд бол заримдаа аль бие сурвал банкд болж байгаа болсон тогтвортой нөхцөл байдал үүсэж байна. За энэхийн хувьд ялангуяа сүүлийн жилүүдэд JP Morgan-ы бондын индекс хамрагдах болсон. За баруун талын доод хэсэгт нь харж байгаа ажил. There's a lot of development on the data systems. Мэдээлэл өгөгдлийн тогтолцоотой холбоотой олон үйлдэл явагдаж байна. За статистикийн яам, Terrific work by reducing lag interventions. There's monthly employment data and wage data. Really a statistic том мэдээллүүдийг одоо бэхжүүлэх дээр олон арга хэмжээ авч байгаа боловч бодол их тулгамдж байгаа асуудал байна. Which have happened over the last decade. Шинжлэлийн хүрээний одоо энэ арга хэмжээ бол сүүлийн challenges авч ирж болсон. Гэсэн хэдий ч олон сорилтууд тулгамдсаар байна. Ялангуяа энэ хүрээнд энэхэг улсад бол боловсруулагч нар бол гурван тулгамдж байгаа сорилтууд байгаа гэж үзэж байна. За ажилтны салбарт маш их дэмжлэг үзүүлж байгаа боловч яг үннийг хэлэхэд энэ том мэдээлэлээс харах юм бол дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх ажилтны салбар нөгөө талаараа үйлчилгээний салбарын хувь хэмжээг бол урт хугацаанд харуулсан байна. Эндээс харах юм бол урт хугацаанд ерөнхийдөө тийм тогтмолцсон байдалтай, хөдөлгөөнгүй байдалтай бол харагдаж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр аж үйлдвэрийн салбарууд бол төрөөс маш их дэмжлэг татаас олгож байсан. Энэ улсад бол харин нөгөө талаараа үйлчилгээний салбарт хувьсгалын шин чанартай одоо үзэгдэл гарсан нь энэ доод талын хүснэгтийн доод талд харуулж байгаа цэнхэрэнгээр тэмдэглэсэн одоо шугамн илэрхийлж байгаа юм л да. Маш эрчтэй одоо нэмэгдсэн байна. За ажилтны салбарт маш их хэмжээний төрийн татаас дэмжлэг үзүүлж байсан боловч нэлээд ийм тогтмолцсон байдалтай харагдаж байгаа боловч экспортын салбарт бол харин энэ үйлчилгээний салбарын экспорт бол хувьсгалын шин чанартай маш сайн нэмэгдсэн байна. За тулгамдж байгаа эдгээр сорилтууд бол яг өнөөгийн үүсэт байгаа нөхцөл байдал ялангуяа Трампын тариф, за дэлхийн одоо ханган нийлүүлэлтийн сүлжээний одоо зарим тохиргоо хийгдэж байгаа энэ нөхцөлд бол ингэж харагдаж байгаа. За хоёр дахь тулгамдж байгаа сорилт бол хувийн хөгжлийн салбарынхны хөрөнгө оруулалт бас их сууд байгаа. Бас буурч байгаа нь харагдаж байгаа юм. За ялангуяа ягаанаар илэрхийлсэн одоо энэ бол хувийн хөгжлийн салбарын корпорацийн түвшний одоо хөрөнгө оруулалт бол ерөнхийдөө буурсан байдалтай харагдаж байна. За Монголоос оролцож байгаа одоо хяналтын зөвлөлийн гишүүн ч гэсэн бас хэлж байсан. Засгийн газрын хүрээнд бол хөрөнгө оруулалт бол талбарт нэлээд одоо манлайлж явж ирсэн байдаг. За хувийн хөгжлийн салбарын корпорацийн түвшний одоо хөрөнгө оруулалт бол ерөнхийдөө нэлээд ийм тогтмол байдалтай байгаа. За энэ хүрээнд 19-нд энэхэг улс өсөлтөө улам урамшуулахын тулд энэ зорилтын хүрээнд дараагийн 20 жилд хэн хөрөнгө оруулалтаар дэмжиж ажиллах юм бэ гэдэг асуудал байна. Засгийн газар гол хөрөнгө оруулагч байх юм уу? Тэгэхээр энэ санхүүгийн одоо цэвэр одоо энэ хөрөнгө оруулалтын орчин одоо буурж байгаа тохиолдолд хэн гол хөрөнгө оруулагч байх юм бэ гэдэг асуудал байна. Гурав дахь тулгамдж байгаа асуудал бол одоо тэнцвэртэй бус ийм одоо хөгжил явагдаж байгаа юм л да. За зүүн талын хүснэгтээс харах юм бол за энэ тхийг төгсөж байгуулсан одоо гол бодлого боловсруулагч нар маань бол за санхүүгийн хорог одоо байгуулж ажиллаж ирсэн. За гэхдээ
орон нутгийн хүрээнд болвол энэ нэг хүнд ногдох орлогын хувь хэмжээ болвол их өөр чиглэлийн хүрээнд явагдаж ирсэн байгаа. Харин улсын хүснэгтэр болох дээр Сахарын Африкийн бүс нутагт болвол нэг хүнд ногдох өнөөгийн дөнгөж эргэлсэн байна. Зарим Нигер зэрэг улс орнуудад эртний дан өрнөсөн тохиолдол байдаг. This would be off the charts on the right. So this is, I think, one challenge which currently одоогийн байдлаар бодлого боловсруулагч нарын хувьд тулгамдж байгаа сорилтууд байна. India without having certain states which are very less advanced and comparable. Маш тодорхой ийм байр суурь баримталж байж тодорхой түвшинд хүрэх зорилтыг авч хэрэгжүүлэхийг хичээж байна. Ийм олон сорилтууд байгаа боловч нөгөө талаар бас олон боломжууд бол байна гэж харж байгаа. Энэхүү бол бас маш баялаг ийм орон бөгөөд за хамаарлын хувь хэмжээ гэж байгаа. За дараагийн 10 жил энэ үзүүлэлтээс харах юм бол тодорхой боломжууд байна гэж үзэж байгаа. За Солонгос, Хятад зэрэг улс орнуудыг авч үзэх юм бол хүн амын хувьд нэлээд насжилт нэмэгдэж байгаа. Нассан ийм хүн амтай улс орн гэдэгтэй харьцуулахад бол өөр байгаа. За гэвч энэхэг улсад хөдөлмөрийн баялаг элбэг байдаг боловч капиталтай харьцуулсан хөдөлмөрлөх ажиллах хүчний хувь хэмжээ бас гэж байгаа. Энэ бол үнийн хувьд бол нэмэгдэж байгаа. Дотоодын үйлдвэрлэл мөн экспортын хувь хэмжээг аваад үзэх юм бол маш капиталын хамааралтай болж байгаа нь харагдана. За машин тооны төхөөрөмжиж төмөр зэрэг салбарууд бол нөгөө тал дээр нэлээд капиталын их шаарддаг ийм салбарууд болж үсэн нэмэгдэж байгаа харагдана. За нөгөө талаасаа яг үнэндээ бол зөвхөн энэхэг улсад үйлдвэрсэн, зөвхөн Монгол улсад үйлдвэрсэн гэдэг ч юм уу ийм бараа бүтээгдэхүүн гэж байха болжээ. Нэг ёсондоо энэ хүснэгтэр бол энэ энэхэг Вьетнам улсуудыг ханган нийлүүлэлтийн сүлжээний төлөв байдлыг нь харьцуулан харуулсан байна. Энэ талаас нь халах юм бол дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээний хүрээнд энэхэг улс нэлээд хүчтэй байр суурьтай байгаа нь харагдана. За аж үйлдвэрийн бодлоготой уялдуулан гадаад энэ нөхцөл байдлыг хэрхэн тэнцвэржүүлэх вэ гэдэг асуудал байгаа. За гадаад хүчин зүйл бол дотоодын аж үйлдвэрийн бодлоготой бол ямар нэг байдлаар тэнцвэржүүлэх хэрэгтэй. Хөдөлмөрийн хүч нэлээд их шаардсан энэ салбаруудын хувьд бол тодорхой боломж байгаа гэж харж байна. За Daily байдаг энэ Convergence Foundation гэж байдаг. За энэ хүрээнд текстилийн салбарыг нэлээд хөгжүүлэх хүрээнд юу хийх ёстой вэ гэдэг тал дээр бол зарим хурдтай хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг төлөвлөж байна. За Их Британи, Европын холбоо зэрэг улс орнуудтай чөлөө худалдааны хэлэлцээр байгууллагатай холбогдолтой хэлэлцээрүүд үргэлжлэн явагдсаар байна. За дэлхийн нэмийн өрхийн сүлжээнд уялдан холбогдох гэдэгтэй холбогдуулан бас өрн удасны салбарыг авч үзэж байгаа. За энэхэг улс бол өрн гар утсыг бол сүүлийн 10 жилийн хугацаанд нэлээд их үйлдвэрлэж экспортлож байгаа. Яагаад гэвэл энэхэг улс бол нэмийн сүлжээний үе шатын хамгийн сүүлийн үе шатанд нэлээд төвлөрсөн байдаг. Тийм учраас хөдөлмөр эрхлэлтийн хувь хэмжээ нэлээд бага байж магадгүй. За гэтэл нөгөө талд нь Хятадд бол ухаалаг утсыг бодвол бүтээн байгуулж байгаа энэ төвшинг одоо энэхэг улстай харьцуулахад 10 дахин их байгаа юм. Энэ бол дээр нэмийн өрхийн сүлжээд уялд хэр зэрэг уялд нэгдсэн бэ гэдэгтэй холбогдолтой юм. Хэрвээ энэ төвшинг бол ахиулж чадах юм бол дотоодын нэмийн өрхийн сүлжээнд ажиллаж байгаа энэ ажлын хүчний талбарт нэлээд ахиц гарах боломжтой.
За энэхийг бол бас хоёр боломж бас байна. Нэг нь бол энэхийн хүн амын харьцангуй залуу дараагийн хэдэн 10 жилд бол энэ утгаараа одоо нөгөө түрүүнд дурдсан хамааралтай байдлыг бол буруулах боломжтой. За хоёрдугаар дахин хуваарлах асуудал байгаа. За энэ одоо цонх гэж хэлж болох хоёр боломжуудыг одоо нэгтгэж чадах юм бол боловсруулагчид за мөн хувийн хөгжлийн салбарынхан бас эдгээр боломжуудаас хувь хүртэх өөр ашиг хүртэх боломжтой гэж үзэж байна. За маш их баярлалаа. Маш сонирхолтой илтгэл тавигдлаа. За зарим улс орнууд бас энэ нөхцөл байдлын хүрээнд бас ямар боломж байна гэдэг үнээс үр ашиг бол хүртэхийг бол зорж байгааг харуулсныг сонирхолтой. За хөлбөмбөгийн хүч их шаардсан салбаруудтай харьцуулахад капитал хөрөнгөөс ихэхэн хамааралтай үүнийг их шаарддаг салбаруудын хувьд экспорттой холбогдолтой бас сорилт тулгуурч байна гэж ярьлаа. За дараагийн панелист илтгэгч маань бол Андре Радулеску Европод нөхцөл байдал бас ямар байгаа талаар за ялангуяа Америк нэгдсэн улстай худалдааны хэлэлцээр байгуулж байгаа энэ төвшөнд бол энэ тулгамдж байгаа асуудлуудыг яаж шийдэхийг зорж байна гэдэг талаас ярьж өгнө үү. За баярлалаа. Бүгдээр нь өглөөний мэнд хүргэе. Их гайхалтай сайхан хурлын танхим байна. За миний хувьд бас та бүгдэд Европын хувьд дэлхийн хүрээнд тулгуурч байгаа сорил өөрчлөлтүүд Европын хувьд гарч буй боломжууд гэдэг сэдвээр илтгэл тавина. За бараг өнгөрсөн хугацаанд дэлхийд даяар 40 улс орнуудад илтгэл тавьж явахдаа миний бодо байнга дуртаж байдаг юм мото үг байдгийн. За тэгэхээр үгээр бас эхлэе гэж бодож байна. За эртэл гэдэг үгийг одоо хятад одоо үндэсний бичгээр одоо хэрхэн одоо бичдэг вэ гэдгийг энд харуулсан байна. За корона цар тахал гарахаас өмнө за 2019 онд за хятадын тодорхой их сургуульд бас хамтарч ажиллаж байх хүрээнд бол энийг бол сурж авсан байгаа. За энэ бичиглэлийг харах юм бол эхнийх нь бол эхлээд аюул дараагийн хан зүсг нь болохоор боломж гэдэг энэ хоёр үгнээс бүрдсэн ийм үг байдаг юм. За тэгэхээр би та бүгдийг гол тулгуурлаж байгаа эрсдэл нь юу юм гэдгийг олж тогтохоос гадна нөгөө талд нь бас ямар одоо зөвхөн Европод биш ерөнхийдөө дэлхийн бүх эдийн засгийн түвшинд ямар боломж байна гэдгийг олж харах гэж байж байгаа юм. За бараг 8 жилийн өмнө за Morgenthau за Бреттон Вудс хэмээх байгууллага зохион байгуулсан олон улсын хурал дээр за Америк нэгдсэн улсын хуучин Холбооны сангийн хэлж байсан хүн бол бас илэрхийлэхтэй нэгэсэндөө тодорхойгүй байдал гэдэг бол тэнд байгаа хамгийн тодорхой байж байгаа зүйл гэж хэлж болно. За Вашингтонд бол тун удахгүй бас за Европын хэд хэдэн хотуудтай холбогдолтой бас ийм мэдээлэл өгөх юм байна. За бид бол Европыг одоогийн гацсан ийм нөхцөл байдлыг эргээд ирээдүйд илүү боломжийг илэрхийлсэн хурдтай, эв нэгдэлтэй аюулгүй ийм зарчмын хүрээнд ирээдүйн 3S хэмээх боломжид хүрэхийг бол зорж байгаа. За Польш улс бол Европын холбооны ерөнхийлөгч албыг бол хаших ээлжинд болоод байгаа юм. За 2025 оныг бол Европын аюулгүй байдал хэмээх жил болгон зарласан байгаа. За та бүгдийн хувьд энэ миний бэлдсэн слайдыг дараа нь олж аваад нэрвчсэн мэдээллийг олж үзэх боломжтой. Гэхдээ би одоо бол хэдэн хүснэгтэн дээр төвлөрж ярих гэсэн. За этгэлцлийн хүрээнд гарсан үндсэн өөрчлөлтийг бол энд үзүүлэхийг хичээлдээ. За тодорхойгүй байдал маш их нэмэгдсэн гэдгийг манай өмнөх энэ төвийн илтгэгч бол хэлсэн байгаа. Америк нэгдсэн улсад тодорхойгүй байдлын индексийг бол улаанаар илэрхийлсэн энэ шугамаар илэрхийлсэн байна. Америк нэгдсэн улсын за Америк нэгдсэн улсын
ам долларын одоо энэ индекс бол нөгөө тал дээр Америк нэгдсэн улсын бол эдийн засгийн бодлогын тодорхойгүй байдлын индексээс одоо хол давж гарсан байгаа нь харагдаж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр дэлхийн түвшинд сүүлийн саруудад бол итгэлцлийн түвшинд гарсан одоо үндсэн маш томоохон хэмжээний өөрчлөлтийг илэрхийлж байна. За өрөөнд байгаа зааныг одоо таньж мэдэх гэдэг зөвхөн асуудал биш. Америкийн нэгдсэн улсууд ирээдүйд одоо санхүүжилттэй холбогдлолтой жинхэнэ бодит зардал ямар байна вэ гэдгийг бас харуулж байгаа. За энэ зууны эхнээс хойш одоо тэмдэглэгдсэн одоо нэлийн одоо томоохон өөрчлөлт бол харагдаж байгаа. За энэ хөснөгт болох дээр яг өнөөгийн байдлаар дэлхийн төлөв байдлыг харуулж байгаа. Ялангуяа дэлхийн энэ хэмжээнд явагдаж байгаа уралдаанд Европ одоо гол хоцрогч болж байгаа нь харагдана. Мастрихтын гэрээ зурагснаас хойш гээд аваад үзэх юм бол Европын эдийн засгийн хувьд ялангуяа дэлхийн эдийн засгийн түвшинд одоо эзэлж байгаа Америкийн нэгдсэн улс нөгөө талаас Европын холбоо нөгөө талаас одоо Хятадын одоо дотоодын бүтээгдэхүүний эзлэх хувьд хувь хэмжээг илэрхийлж байгаа. За Хятадын бол энэ хувь хэмжээ бол сүүлийн жилүүд маш эрчтэй нэмэгдэж байгаа. Ялангуяа 2045 он гэхэд Хятадын одоо энэ хувь хэмжээ Америкийн нэгдсэн улсаас нэлээд өндөр хувь хэмжээгээр нэмэгдэж гарч ирнэ гэж тооцоолж байгаа. Гадаад худалдаа за ялангуяа эдийн засгийн өсөлтөд гадаад худалдааны үзүүлэх хувь хэмжээг харуулж байна. За 95 оноос 2024 он за нөгөө талаас Еврод үүссэн одоо томоохон санхүүгийн хямрал зэрэг он цагуудад бол хувааж энэхүү мэдээллүүдийг хуваарлан харуулсан байна. За санхүүгийн томоохон хямрал үүсэх үед экспорт нөгөө талаас импорт хоёрын үзүүлэлтийн хооронд томоохон одоо за өссөн байгаа. За олон улсын өрсөлдөх чадварын хүрээнд бол дороотож байгаа нөхцөл байдлыг харуулж байна. Олон улсын өрсөлдөх чадвар ялангуяа Европын холбооны өрсөлдөх чадвар, эдийн засгийн өрсөлдөх чадвар муудсан байгаа. Еврозон бүс нутагт Европын холбооны дотоодын нийт бүтээгдэхүүний нэхийхэн хувь хэмжээг эдлэх болсон. За Хятад үйлдвэрлэгдэж байгаа бараа бүтээгдэхүүний үйлдвэрсэн хувь хэмжээг бас харуулсан байгаа. За Евро улсад бол экспортын хувь хэмжээ бас 2.6%-аар бол нэмэгдсэн байгааг Нидерландын зарим судалгааны дагуулыг харуулсан байгаа. Одоо Хятадын үзүүлэлтээс бол 13%-аар одоо өөр байгаа нь харагдаж байгаа. За энэ долох дээр худалдаанаас ихээхэн хамааралтай болж байгаа нөхцөл байдлыг одоо нээлттэй байдлын одоо үзүүлэлт гэж байдаг. Ялангуяа Европын холбооны хувьд бол 95%-тай байхад за Хятад Америкийн нэгдсэн улсууд бол нэлийн доогуур үзүүлэлттэй байгаа нь харагдаж байна. За бүтцийн хүрээний хямралын хүрээнд Европын аж үйлдвэрийн салбар одоо ямар ч төлөв байдалтай байгааг аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлээр бол үзүүлж байна. Аж үйлдвэрийн салбарын одоо үйлдвэрлэлийн хувь хэмжээ одоо Европын холбооны түвшинд бараг 3%-аар буурсан байж байгаа. За Хятад бол 5.6%-тай байгаа. За мөн бид одоо байж болзошгүй үйлдвэрлэлийн гарцын зарим одоо сул энэ динамик хөдөлгөөнийг илэрхийлсэн юм хөснөгт байна. За үүнээс харах юм бол яагаад Европын холбоо дэлхийн энэ түвшний оролдоонд одоо гол хоцрогч болж байна гэдгийг ойлгох боломжтой. За евро бүсийн одоо нийт экспортыг дүнг харж байна. За жилийн түвшинд харуулсан энэ хурдтай харьцуулах юм бол одоо маш доод хэмжээнд одоо хүрсэн байж байгаа. 2013 оноос эхлэн
Евро бүс нутаг бол хямралын дараагийн мөчлөг рүүгээ нэвтэрсэн байгаа нь харагдаж байна. За ингээд олон хүчин зүйл бүхий үйлдвэрлэлийг бас үзүүлсэн байна. Олон хүчин зүйл бүхий бүтээмжид нөлөөлж байгаа зарим хүчин зүйлүүдийг харж байна. Европын холбоонд бол зарим бүтцийн дахин шинжилсэн ийм зохион байгуулалт хийгдэж байна. За энэ жилээс эхлэн Давосын эдийн засгийн форумд оролцсон хүмүүс бас мэдэж байгаа. За ялангуяа Дональд Трампын илтгэл тавигдсны дараа за Европын холбооны хүрээнд бол өрсөлдөх чадрын компас зүгжийг илэрхийлсэн бол тодорхой хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлсэн. За энэ хүрээнд бас 5 слайд бас танилцуулахар байгаа. Бид бол Европыг хэрхэн шинжилэн өөрчлөх вэ гэдэг талаар авч хэрэгжүүлж байгаа зүйл. Юуны өмнө Европт бол судалгаа шинжилгээ хөгжүүлэлтийн талбарт бол маш сайн зарцуулалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Европын холбоонд 2.22% байхад Америкийн нэгдсэн улс 3.5%, Хятадд 2.6% байна. За Японд 3.4% байна. За мөн Европод тэгэхээр Европод үйлдвэрлэлийг хөгжүүлж энэ талбарыг өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд бол нэг ёсондоо ирээдүйг өнөөдөр эхлүүлэх ийм арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт дижитал цахим өрсөлдөх чадварыг сайжруулах хэрэгтэй. За хэмэл оюун ухааны хувь судлалын шин чанартай, мөн цахимжуулалтын навсгалын чанартай шинжилт явагдаж байна. Тэгэхээр технологийн ахиц дэвшлийг уялдуулан нэгтгэх хэрэгтэй болно. Дижитал цахимжуулалтын өрсөлдөх чадварын индексийг Европын холбооны хүрээнд харуулсан байна. 25 жилийн өмнө Хятад улс, дэлхийн худалдааны байгууллагад элсэж ороход тэр хүрээнд дэлхийн дахид Америкийн нэгдсэн улс шинэ бүтээн байгуулалтыг инновацийг нэвтрүүлдэг бол Европын холбоо бол эргэцийн зохицуултыг маш сайн хийдэг гэсэн ийм ойлголтууд бас яригдж байсан. Тийм учраас энэ жилээс эхлэн эх жилээс бол өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд эргэцийн зохицуулалтын дарамтыг бууруулахыг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ. Зөвхөн том үзүүлэлтээс гадна бас чанарын түвшинд эргэцийн зохицуулалтын түвшинд сайжруулалт хийн гэж үзэж байгаа. Европын холбоонд байгаа эргэцийн зохицуулалтын чанарын хувьд авч үзэх юм бол ийм индекс үзүүлэлтийг улс орнуудыг үзүүлэлтүүдэд харьцуулахад нэлээд өндөр байгаа. За мөн санхүүжилтийн зардалтай холбогдолтой асуудал байгаа. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Евро бүсийн мөнгөний бодлогын хувь хэмжээ аваад үзэх юм бол зах зээлийн эрсдлийн урамшуулал авч үзэх хэрэгтэй. 4.3 триллион байсан гэсэн үзүүлэлт байдаг Европын холбоонд. Үүн дотроо Германы үзүүлэлт их өндөр байдаг. Зах зээлийн эрсдлийн премиум их өндөр байдаг. Санхүүгийн их хямралын дараа энэ зорилтуудад томьёолсон боловч бүрэн сайн хэрэгжүүлж чадаагүй байсан. За Европын хувьд бол ногоон шилжилтийн хүрээнд олон зүйлийг бас хийж хэрэгжүүлж байна. За тухайн улс орнууд ногоон эдийн засаг шилжигтэй холбогдуулан нэлээд боловсронгүй болж байна. Нийт эрчим хүчний хэрэглээтэй харьцуулахад энэ ногоон шилжилтийн эрчим хүчний ажлын хувь хэмжээ бас өсгөх хэрэгтэй байна. Төв болон зүүн Европын бүс нутагт бол капиталын зах зээлийн хөгжил нэлээд сул байна. Тийм учраас энэ бүс нутгийн капиталын зах зээлийг уялдуулах хэрэгтэй байна. За мөн ногоон эрчим хүчний шилжилтийг бүрэн утгаар нь Европын бүс нутагт хэрэгжүүлэхийн тулд энэ эрчим хүчний салбарын зардлыг бууруулах хэрэгтэй болно. За мөн өдөр бүр тодорхой боломжууд
бий болдог гэдгийг бас санах хэрэгтэй. За мөн дэлхийн худалдан бараа бүтээгдэхүүний одоо дэлхийн худалдаанд Европын холбооны эзлэх хувь хэмжээг нь өснөлтөд харуулсан байна. За ингээд дэлхийгээс импортлсон импортын бараа бүтээгдэхүүний хувь хэмжээ бол бас 18-19%-аас 15.8% болж бас буурсан байна. За нөгөө талаас Америк нэгдсэн улстай хийж байгаа бараа бүтээгдэхүүний худалдаа байна. Европын хувьд бол Хятадтай хийж байгаа худалдааны хувьд 300 тэрбум долларын бас алдагдaltaй байгаа гэсэн өнгөрсөн жилийн мэдээлэл байна. За Европод бол эдийн засгийн энэ за дэлхийн хямралын дараа бол Европын холбоонд одоо тэгш бус байдлаар нөлөөлсөн. Яагаад гэхээр цочрол одоо энэ бүс нутагт одоо нэрвэхэд бол зарим улс орнууд даван туулах төсвөрлөх чадваруудын хэмжээ өөр байсантай холбогдлолтой бас өөр харьцуулалт гарч ирж байна. За холбооны нөөцийг аваад үзэх юм бол Европ бүс нутагт одоо нэг хүнд нуугдах дотоодын нийт бүтээгдэхүүнийг бас Америкийн нэгдсэн улсын одоо хувь хэмжээтэй харьцуулсан байна. Нэг хүнд нуугдах дотоодын нийт бүтээгдэхүүн Европ бүсэд 54% байсан байна. Америкийн нэгдсэн улстай харьцуулахад үүнийг бол $10 нэрлсэн үнээр харьцуулахад юм байна. Тэгэхээр бүх бодлого боловсруулагч нар одоо нэг хөхөл бүтэн зах зээл гэдэг бодлогыг улам эрчимжүүлэхийг бол зорьсон. Энэ бол Европын холбооны гол үндсэн асет юм байна. Актив юм байна. За Европ бол хөдөлмөрийн бүтээмжийг бол жилд ядаж 1%-аар одоо нэмэгдүүлэхийг зорж байгаа. Нийлмэл одоо хөдөлмөрийн бүтээмжийн хувь хэмжээ бол Америкийн нэгдсэн улсад 2% байдаг бол Европод бол 0.1 тодорхой хувьтай байдгийг бас бид 1% болгохыг зорж байна. Хоёрдугаарт бид дижитал цахим дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх дижитал цахим эдийн засгийн хувь хэмжээг бол жилд 2 PPP-с нэгжээр нэмэгдүүлэхийг зорж байна. Ялангуяа хиймэл, оюун ухаан, дижитал цахим салбарын одоо хувьсгалын шин чанартай өөрчлөлтүүдийг хөхүүлэн дэмжих хэрэгтэй. За судалгаа шинжилгээ хөгжүүлэлтийн хүрээнд бол хийх зарцуулалтыг бол 3%-аар нэмэгдүүлэхийг зорж байна. За мөн хөдөлмөрийн ялгалтыг бас бууруулна гэж байгаа. За мөн төв банкны ерөнхийлөгч нээлтийн үгэндээ дурдсанчлан бид ч гэсэн мөн оролцох талуудтайгаа мэдээлэл харилцааг сайжруулах хэрэгтэй. Дэлхийн эдийн засгийн түвшинд одоо болж байгаа сайн муу бүхий л зүйл олвол нэг гэсэн доо мэдээлэл харилцааны түвшинд бол зарим талаар шийдэгдэж байдаг учраас бид оролцох талуудтайгаа мэдэн сайн хамтарч ажиллах хэрэгтэй. За Черчилль хэлсэнчлэн Францад дайдахтаа хязгаар бууж өгжүүлэхгүй гэж хэлсэнчлэн бид ч гэсэн бас Европыг бол эргээд одоо хэвийн түвшинд нь хүргэж хөгжүүлж ингэж ажиллахын тулд одоо боловсруулагч нар сүүлийн саруудад ихэнх хүчин чармайлт гарган ажиллаж байна. За дэлхийн эдийн засаг нэлээд одоо өрсөлдөөнтэй болох гэж байна. Ялангуяа актив хөрөнгөний менежмент, за мөн дагвар бүтээгдэхүүн, агарын тээврэл, аялжуулалтын салбарт их өрсөлдөөн нэмэгдэхээр байна. Тийм учраас Европын бүс нутагт бол дараагийн 10 жилд бол музейн одоо салбарыг одоо маш өндөр түвшинд одоо хөгжүүлэхийг зорж байна. За энэ салбараас бүрдсэн орлогыг Европын холбоонд бас үр ашигтай ашиглахыг зорж байна. Ингээд анхаарал тавьсан маш их баярлалаа. Асуултад хариулах хэрэгтэй байна.
энд хүрэлцээрсэндээ таарна. Маш сонирхолтой илтгэл тавигдлаа. Олон бодлогын асуудлууд яригдлаа. Томоохон өндөр түвшинд тавьсан Европын бүс нутагт одоо өндөр түвшинд авч үзэж байгаа зорилтуудаа танилцууллаа. За хямралаас хямрал руу шилжиж байдаг бас юм зарим түүхэн үзүүлэлтээс гадна бас нөгөө талаас энэ үүссэн нөхцөл байдлын хүрээнд тодорхой үр ашиг хүртэж болох. Тэгээд энэ шок цочрлын улмаас гарч байгаа нөлөөллүүдийг одоо бууруулах юм арга хэмжээ авахыг зорж байгааг танилцууллаа. За одоо болохоор би ноён Жан Личинг илүү санхүүгийн талаас нь нэгсэндээ зоосны нөгөө талаас нь илүү тайлбарлаж ярихыг хүсье. Худалдааны эдгээр зөрчилдөөн за дэлхийн худалдаанд бол Хятадын юаныг илүү өргөн хүрээнд ашиглах улсантай холбогдуулан зарим тохиолдолд бол энэ нь Америк ам долларт бол тодорхой нөлөөлөл үзүүлсэн. За Хятад улсын хувьд нээлттэй зах зээлийн хувьд за энэ хоосон орон зайг одоо бас бүглэхийн тулд бол санхүүгийн талаас нь ямар арга хэмжээ авах зохистой гэж та үзэж байна вэ? За маш их баярлалаа. Намайг энд урьж оролцуулж байгаа та бүгдэд маш их баярлалаа. Бүгдээр нь өглөөний мэнд хүргэе. За намайг энд оролцуулж байгаа та бүгдэд маш их баярлалаа. За би бол одоо санхүүгийн эдийн засагч хүн. Гэхдээ хурлын энэ хэсэг нь голцоо худалдааны асуудлыг авч үзэж байгаатай холбогдуулан зарим асуудлуудыг товч танилцуулъя. За ирээдүйд худалдааны төл байдал ямар болохоор байна? А нөгөө талаас мөнгөний бодлого, санхүүгийн асуудал, хүрээнд тулгамдж байгаа асуудлуудыг авч ярина. За худалдааны салбарын асуудлын хувьд бид мэдээж хэрэг голцоо Америкийн нэгдсэн улсын худалдааны бодлогын улмаас одоо үүссэн сорилтууд үүсэж байгаа. Эх хичээлүүдэд одоо сүүлийн 100 жилд байгаагүй ихээхэн өндөр хэмжээний энэ тариф ногдуулах үйл ажиллагаа явууллаа. Үүний улмаас нэлээд сорилтуудыг бий болгож байна. За тэгэхээр ирээдүйд энэ нөхцөл байдал ямар болохоор байна гэдэгтэй холбогдуулан за Боудман хэмээх нэлээд олон танигдсан энэ эдийн засгийн хувьд гаргасан нэг тодорхой тайландаа бол ирээдүйн худалдааны орчин ямар байх магадaltaй гэдгийг харуулсан 3 сценаар гаргасан байна. Хэдийгээр олон талд энэ хамтын ажиллагааны зарчим нэлээд сул болох магадaltaй боловч бүс нутгийн хамтын ажиллагаа бол эрчимжих боломжтой гэсэн ийм нэг сценар. За хоёр дахь сценар бол геополитикийн энэ зөрчилдөөн үргэлжлүүлээд байх юм бол цаашид дэлхийн худалдааг улам одоо хэсэгчлэн хувааж тэгээд өөр хоорондоо өрсөлдсөн эдийн засгийн блокууд хоёр болон түүнээс дээш хэмжээний юм блокууд үүсэх магадaltaй. Тэгэхээр 1950-аас 1970-аад оны одоо хүйтэн дайны үеийн төлөв байдал эргээд орох магадaltaй.
үүнтэй холбогдуулан тогтолцооны хүрээнд улам одоо сулрах магадлалтай. 3 дугаар сценар бол эдийн засгийн дэлхийн түвшний одоо даяаршил үргэлжлэн гэсэн төлөв байдлыг төсөөлсөн. Магадгүй Америкгүйгээр Америк нэгдүгээрт гэдэг бодлого магадгүй алстай Америкийг ганцаардуулах магадлалтай. За бүгд найрамд Хятад ард улс, Европын холбоо, ASEAN-ийн бүс нутгийн орнууд, за мөн дэлхийн өмнөд бүс нутгийн улс орнууд өөр хоорондоо уялдаатай ажиллаж даяаршлын тодорхой түвшинг үргэлжлүүлэн хэрэгжүүлсээр байх болов. Энэ хүрээнд тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлснээр дэлхийн худалдааны байгууллагын энэ тогтолцоог улам бэхжүүлэх магадлалтай. Ийм тохиолдолд ийм төрлийн ахиц дэвшил Америкийн нэгдсэн улсгүйгээр хэрэгжих магадлалтай. Хүний хувьд би бодохдоо эхний боловсруулж гаргасан сценаар хэрэгжих хамгийн магадлалтай гэж үзэж байгаа юм. Энэ бол харьцангуй сайн. За нөгөө хоёр сценартай харьцуулахад магадгүй хамгийн шилдэг нь байх магадлалтай. За хоёр дахь сценаар бас хэрэгжих магадлалтай юм. Гэхдээ хамгийн муу сценар байх магадлалтай. Харин 3 дахь сценарын хувьд боломжгүй гэж үзэж байна. Яагаад вэ гэхээр Америкийн нэгдсэн улс дэлхийн бусад улс орнуудаас тусгаарлахыг хүсэхгүй байгаа. Тэрээр зөвхөн эрсдлийг одоо бууруулах эдийн засгийн бүгд найрамд Хятад ард улс гэх мэт дэлхийн бусад одоо хүчрхэг улс орнуудтай холбогдлоо зарим эрсдлийг бууруулахыг бол зорж ажиллах байх. Миний бодлоор Трампын 2.0 2-дугаар гэж томьёолсон улс төрийн зорилготой энэ бодлого нь энэ тарифыг нэмэгдүүлснээр Америкийн нэгдсэн улсын урсгал зардлын алдагдлыг нөхөж чадахгүй байх. За засгийн газрын орлого болон өртөө холбогдлын асуудлыг бүрэн шийдэж чадахгүй байх. Хэрвээ тарифыг хэд өндөрөөр тогтоосоор байх юм бол энэ нь импортын хувь хэмжээ нэлээд буурах магадлалтай. Нийт тариф ногдуулсан тарифаас олж болох орлого бас алстаа буурна гэсэн үг. Аж үйлдвэрийн салбар сөргөөр нөлөөлнө. Яагаад вэ гэхээр хөдөлмөрлөг хүчний зардал Америкийн нэгдсэн улсад угаасаа маш их өндөр байдаг. Тэгэхээр үүнд нөлөөлнө. За хэрэг дээрээ Трампын эдийн засгийн бодлого нэлээд одоо улс төрийн одоо улс ортой дэлхийн бусад улс орнуудаас ялангуяа бүгд найрамд Хятад ард улстай харилцах харилцаанаас үүсч болох зарим эрсдлийг бууруулахыг бол зорж байгаа. За үндсэндээ хоёр дахь сценар бол хэрэгжих нэг магадлалтай. Гэхдээ эдийн засгийн хувьд бол мэдээж тийм сайн сценар үзүүл биш. Яагаад вэ гэхээр энэ сценарын хувьд бол дэлхийд даяар одоо үр ашигын түвшин буурна. Тэгэхээр эхний сценарийг аваад үзэж болно. Гэхдээ хоёр дахь сценарт бол бэлэн байдлыг хангах хэрэгтэй болно. За одоо хоёр дахь асуудал руу оръё. Тэр нь болохоор ирээдүйн дэлхийн одоо санхүүгийн болон мөнгөний өдөртөн цогцлол тогтолцооны хүрээнд ямар өөрчлөлт гарах вэ гэж асуудал байгаа. За урт хугацаанд доллар төвлөрсөн олон улсын мөнгөний тогтолцоо одоо зайлшгүй байх бах. Гэхдээ ирээдүйд бол олон тулгуурт ийм тогтолцоо бий болно гэдг нь бол маш тодорхой юм. Гэхдээ энэ түвшинд хүрэхэд нэлээд хугацаа шаарддаг бах. За харин ойрын хугацаанд Америкийн нэгдсэн улс
одоо энэ ам доллар бол олон улсын одоо валютын систем дамгаалсан хэвээр байх бах. Яагаад тэгэхээр миний бодлоор үүнд бол хэд хэдэн шалтгаан байна. Нэг шалтгаан нь юу вэ гэхээр Америк нэгдсэн улсын ам доллар харьцангуй Америк нэгдсэн улсын хүчтэй эдийн засаг дээр төшөөлсөн байдаг. Хэдийгээр дотоодын нийт бүтээгдэхүүн дэлхийн одоо дотоодын нийт бүтээгдэхүүний эзлэх хувь хэмжээ одоо 80 жилийн өмнөхтэй харьцуулах юм бол нэлээд буурсан байна. Америк нэгдсэн улсын дотоодын Америк нэгдсэн одоо дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэх Америк нэгдсэн улсын дотоодын нийт бүтээгдэхүүн бол 50%-аас буурсан байна. 2026-2027 он гэхэд ирээдүйд энэ цаашид улам буурсаар байх болов. Гэхдээ ингээхийн тулд бол нэлээд хугацаа шаарддаг бах. Хоёрдугаар Trump бол за бүрэн тусгаарлагч байхыг хүсэхгүй байх болов. За олон талтай худалдааны систем, олон талт систем, IMF, Улсын валютын сан, Дэлхийн банк зэрэг байгууллагууд өнгөрсөн 4 сараас за IMF болон Дэлхийн банкны одоо энэ улсууд хурлуудын үеэр авч хэлсэн зүйл бий. Америк нэгдсэн улс бол олон улсын санхүүгийн эрчимд бол дамгаалах тэр дамгаалж байсан энэ байр сууриа алдахыг бол зориудаар ямарч байсан хүсэхгүй байх. Бас нэг хэлэх ёстой зүйл бол олон улсын ирээдүйн валютын тогтолцоонд Америк нэгдсэн улс бол маш хүчтэй энэ давуу эрх бүхий ийм байр суурьтай байх бах. За ирээдүйд бол засгийн газрын үр бол нэлээд нэмэгдэх бах. Энэ бол Америк нэгдсэн улсын хувьд нэлээд одоо хүчтэй ийм хүчин зүйл байсны улмаас бол доллар хүчтэй байх бах. За одоо болох дээр хятадын валютын талаар баг зэрэг зүйл ярив. Өнгөрсөн 16 жилийн хугацаанд ерөнхийдөө олон улсын түвшинд одоо энэ цар хүрээг нэмэгдүүлэх тал дээр тодорхой ахиц дэвшил гарсан. Сүүлийн 2 жилд бол энэ хүрээнд гарсан ахиц дэвшил харьцангуй сайн байсан. Ялангуяа төлбөрийн хувь хэмжээ, худалдааны санхүүжилтийн хувьд. За одоо бүгд хятад ард улс худалдааг санхүүжүүлдэг талаараа дэлхийн одоо 2 дугаарт эзэлж байна. За мөн төлбөрийн одоо систем бол илүү их нэмэгдэж байна. Орос Украины дайны дараа хятадын валютыг одоо олон улсын түвшинд одоо дэлгэрүүлэх энэ арга хэмжээ нэг хувьд нэлээд одоо боломж гарч ирсэн. Яагаад вэ гэхээр одоо долларыг одоо зэвсэг болгон ашиглаж байгаа энэ арга хэмжээний улмаас долларт итгэх итгэл бол буурсан. ACEP дэлхийн эм өртгийн одоо сүлжээний хүрээнд Угнанд хятад ард улс болон Азианы бүс нутгийн улс орнуудтай нэлээд сайн худалдаа хийх болсон. Ингэснээрээ Угнанд хятад ард улсын одоо RMB валютын хувьд давуу тал олгосон. Олон улсын санхүүгийн зарим
одоо замбраагүй байдал ялангуяа Латин Америкийн бүс нутагт бол гарсан нь за энэ манай валютын хувьд бол дэлхийн одоо санхүүгийн одоо аюулгүй байдлыг хангахын сүлжээ нэлээд одоо байр суурьтай болж ирсэн. Дэлхийн санхүүгийн системд энэ RMB валютыг улсын түвшинд дэлгэрүүл нэвтрүүлэх ажлын хүрээнд бидний хувьд илүү олон газруудаас нэлээд их дэмжлэг гарч ирж байгаа. За нэлээд хүчтэй, тогтвортой эдийн засгийн одоо хөгжлийг ирээдүйд одоо хөгжүүлж ажиллана. Хоёрдугаарт бол Хятад улс санхүүгийн салбарт хийх шинжилт өөрчлөлтүүдийг илүү хурцлах хэрэгтэй болно. Ялангуяа за санхүүгийн одоо зах зээл, төрийн сангийн зах зээлийг илүү сайн хөгжүүлж, за дэлхийн бусад бүс нутагт одоо энэ хөрвөх чадвараа одоо сайжруулж, за мөн их аюулгүй актив хөрөнгийг дэлхийн бусад улс орнуудад санал болгож, ингэснээрээ одоо RMB одоо Хятад юаныг одоо улсын зах зээлд илүү сайн дэлгэрүүлэн нэвтрүүлэх энэ боломжийг ашиглана. Капиталын зах зээлийг нээж өгснээр олон улсын түвшинд RMB валютыг одоо дэлгэрүүлэн нэвтрүүлэхэд боломжийг дэмжиж өгөх юм. Гэхдээ яг одоогоор бүрэн одоо энэ капиталын зах зээлийг нэх арай цаг нь биш байна. Сүүлийн үед Хятад ард улс офшор дэх одоо RMB валютын Хятад юаны валютын зах зээлийг бол нээж ажиллахыг зорж байгаа. Бөгөөд энэ нь илүү бодитоор хэрэгжих магадaltaй хувилбар юм. За эцэст нь бүгд Хятад ард улс маш идэвхтэйгээр одоо илүү их тогтвортой энэ үйлдвэрийн салбараа бэхжүүлэхийг зорж, за инновацийг нэвтрүүлэх тал дээр илүү идэвхтэй ажиллах хэрэгтэй болно. Ингэж чадах юм бол ингэж чадахгүй бол дэлхийн зах зээлд RMB Хятад юаны валютыг улсын түвшинд нэвтрүүлэх ажил бол тийм амжилттай бас хэрэгжих хэцүү. За баярлалаа. Маш гүнзгий нарийн мэдээлэл бүхий хэлцүүлэг өргөмөлж чадлаа. За цаг маань болж ах шиг байна. Панелистууд нартаа энэхүү хурлын энэ хэсэгт тодорхой нэмэр оруулан ажилласан хүн талархаж бүгдээрээ томоохон алга ташиж баяр хүргэе.